туулгол тасраад хатаад ширгээд байхгүй болчих юм бол Улаанбаатар хотод байж байгаа 371 мянган үл хөдлөх хөрөнгө бүгдээрээ хог новш. Гол нь тэр үл хөдлөхийг үн цэнтэй болгож байгаа зүйл маань өөрөө туулголын хараа байц газрууд байдаг. Бид ямар соёлоо авч үлдэх үү, ямар соёл дээрээс нь бас зүгтаах уу, ямар соёлоос нь байх уу гэдэг асуудал. Бусад улс бол манай одоо усны хүндрийг хамгаалаад өгч нүү гэдэгт бол би төдийл итгэхгүй байна. Тэр тусмаа урд хурш. Та хичнээн баян байлаа гэдэг 2 литрээс илүү ус уухгүй. Би хичнээн ядуу байлаа гэдэг 2 литрээс бага ус уухгүй. Гэтэл энэ гол дээр голын эхийг хамгаалах гэдэг тал дээр усны газраас мэргэжлийн зөвлөгөө дүгнэлт авсан ийм зүйл байна уу? Харамсалтай нь хариулт өгч чадаагүйгээр барахгүй усны мэргэжилтнүүдийг ажилуулдаг байсан. Төлөвтний цэвэр цэнгэг усны 20% нөөцөд ямар сөрөг байдлаар үүрэг гүйцэтгэх вэ? Жохон мөнгө дутаад байна уулын газрын дор усны судалгаагаа хийлгүүл их сайн байх. Хөтөлбөрийг анхаарал үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За, стратеги ярилцлага 2026 оныхоо ууган дугаарыг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаад бид Монгол орны одоо цэвэр цэнгэг усны их үүсвэр түүнийг хамгаалах бодлогын төвшөнд ямар дөрвтэй бодлого гүйцэтгэлийн ажлууд хийгдэж байна уу? За, нэн ялангуяа энэ тусгаар тогтнолсон Монгол улсын бүрэн эрхт улсын төв нийслэл Улаанбаатар хотын унтны их үүсвэрийг хамгаалах чиглэлд ямар бодлогууд байна уу? За, Улаанбаатар хотоос хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд үүнд хэрхэн одоо эерэг хийгээд сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй вэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцахаар зочныг урьж оролцуулж байна. Стратеги ярилцлагын энэ удаагийн зочноор усны газрын дарга Батбаяр Уригдан ажиллаж байна. Урилгын маань хүлээж авсанд баярлалаа. За, их баярлалаа. Та хоёр бол усны сэдвээр их олон жил ярилцж байна. Усны сэдвээр ярьсаар яваад бас таны олон жилийн хөдөлмөр зарим талаар нааштаагаар бодлого шийдвэр болох ийм нөхцөл суурьуд бол өнгөрсөн жилүүдэд тавигдаж байгаа шүү гэж би анзаарлаа. Сая бас Хөвсгөл аймагт Монгол Улсын ерөнхий сайдын хийсэн ажлын үеэр бол хит хитэн чухал устай холбоотой чухал асуудлууд шийдэгдэжээ. Тэгэхээр Хөвсгөл дээр шийдэгдсэн устай холбоотой сэдвээ соёлын ярилцлага хийлээ. За, юуны өмнө бас ийм сайхан нэртэй стратеги гэдэг нэртэй тэгээд бас анхны дугаартаа усны тухай оны анхны дугаартаа усны тухай ярьж байгаад маш их бэлэгшээж байна. Ус бол амьдралын их гэж ярьдаг. Бид нар энийг бүгдээрээ ярьдаг. Усгүйгээр амьдрч чадахгүй гэдэг бүгдээрээ мэддэг. Гэхдээ яг бодит амьдрал дээр бид нар усаа устгах замаар амьдралаа устгаад байна гэдгийг өөрсдөө мэдж ийн үгүй юу гэдгийг л хэлмээр гоо. Мэдээж ус гэдэг зүйл маань байгалийн маш том бүтэц зохицсон учраас нэг хүний бохирдуулсан бохирдуулалт нь шууд тэр дороо нөгөө хүнийг алчна гэж байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ ирээдүйдээ үр хүүхдүүдэд бид нар сайн сайхан амьдруулъя гэж бодох юм бол өндөр том байшин, том сайхан машин, их хэмжээний олон тэгтэй мөнгө биш харин сая та их сайхнаар хэллээ цэвэр цэнгэг усал юу юунаас чухал гэдгийг л ойлгомоор. Өнөөдрийн дэлхийн улс орны хөгжил дэвшлийг авч үзэхдээ нэг хүнд ногдож байгаа усны хэмжээгээр тэр дундаа тэр уснаас нь аль нь ямар цэнгэг ус байна вэ гэдгээр л тооцдог боллоо. Бид нар өндөр хөгжилтэй улс гэхээр Өмнөд Африкийн бүгд 8 улсыг эсвэл Франц улсыг өндөр хөгжилтэй улс гэж хэлдэг байсан. Гэтэл одоо анзаарвал эдийн засгийн өндөр хөгжилтэй гэж хэлдэг болсон болохоос биш Өмнөд Африкийн бүгд 8 улсын Кейптаун хотод, Францын хэд хэдэн хотод өдөрт хэрэглэх усны хэмжээг нь хязгаарладаг болцсон. Машина угаалгахын, цэвэр усаар машина угаахын хоригдсон, цэвэр усаар юунда гадаад цэцэрлэгтэй бассейн хийхийг хоригдсон, хоногт 250 литрээс илүү их хэмжээний ус хэрэглэхийг хоригдсон байж байгаа жишээд явж байгаа учраас энэ бол гарцаа авахгүй стратеги магис таны нэвтрүүлгийнхтэй холбоотой хэлчихээ. Таны шууд асуудалтай холбоотой Хөвсгөл аймагт ерөнхий сайдын айлчлалээр би маш их баярлсан. Ягаад гэхээр шинэ эдэр суманд нэг одоо энд зураг нь байж байгаа 1.4 тэрбум төгрөгөөр хөв цөөрөн байгуулах зураг төсөл хийгдсэн. За, манай Бат Эрдэнэ гишүүн маань тэндээ сонгогдсон. Их хурлын гишүүний хувьд хүсэл тавиад үүрэг өгөөд бид бас хамтраад аймгийн удирдлагуудтай холбогдоод олон улсын байгууллагаас хөрөнгө мөнгө босгох ямар арга байна гэд хараад бодоод одоо хөөцөлтөд суужсэн. Тэгвэл энэ хөв цөөрмийг байгуулах хөрөнгө мөнгийг 1.4 тэрбум төгрөгөөс ганцаар шийднэ гэдэг ийм шийдвэрийг ерөнхий сайд гаргасан гэдэгт их баяртай байгаа. За, мэдээж Хөвсгөл аймагт бид нар нэг 2-3 сэдвийг ярихгүй байх ярахгүй. Тэр нь дэлгэр мөрний тухай асуудал, шишгэт голын тухай асуудал. Дэлгэр мөрөн гэдэг бол эдэр голтой нийлээд сэлэн мөрнийг үүсгэдэг буюу дэлхийн хүн төрөлхтний
ууж болох цэнгэг усны 20%-ийг бүрдүүлж байгаа байгаль нуурын их гэж ойлгож байна. Тэгэхээр байгаль нуурт жилд ордог усны 50%-ийг сэлэнг мөрөн өгдөг бол сэлэнг мөрөн маань өөрөө дэлгэр мөрөн эдрийн гол хоёр нийлэх үедээ үсдэг гэж бодохоор ямар гэж чухал ач холбогдол байна гэсэн үг. Гэтэл дэлгэр мөрөний үерийн асуудал байж байгаа. Тэгэхээр энд бас би давхар картридергүй таач асуух байх Улаанбаатар хотын асуудлыг яриад ирэх үед хот суурин газарт голын хамгаалтын бүс гэдэг маш чухал ойлголт байгаа. Манайхны бас нэг юм голын хамгаалтын бүс гэхээр улсын хил тогтоосон шиг нэг зураас татчгаал тэгэл болчдөг юм шиг ойлгоод байдаг. Гэтэл манай ус маань өөрөө байнгын динамик хөдөлгөөнд байж идэг учраас эрээг нь байнга өөрчлөгдөж идэг гэсэн үг. Тэгэхээр дэлгэр мөрөн дээр жишээлбэл үерийн хамгаалтын асуудлыг ярихын зэрэгцээ дэлгэр мөрний хамгаалтын бүсийн асуудал бас давхар яригдчихэж байгаа. Дэлгэр мөрөн маань өөрөө хэд хэдэн газар дээр мөрөн хотод бол хэд хэдэн хамгаалтын бус дотор бензин колон гэж байж байгаа шиг ийм аюулууд уушгаас энэ тал дээр бас анхаарал хандуулж гисэн баяртай ба. За дараа нь бас юуны хатгалын асуудал, хөвсгөлийн асуудал, эгийн голын асуудал, хатгалд байж байгаа юуны хүн жорлонгийн асуудлууд, эгийн голын хогийн асуудлууд гэдэг асуудлууд нэлээд яригдсан байна лээ. Одоо үе шатууд дээр гарах бах гэж одоо үр дүнгууд гарах бах гэж бодож байна. Та хоёр үнэхээр олон жил ярьж байна. За би одоо 20 бараг 25 болчихж байна уу жил. Ус ярьж орилж явна. Үннийг хэлэхэд эхний 20 гаруй жилд нь үндсэндээ одоо үр дүнгүйч яриад байх шиг ингэж ярих хэрэгтэй ч юм уу гэж санаагаар ундаг байсан бол бас тодорхой цаг хугацааны дараа арай өөр болж ийн. Гэхдээ яагаад ч вэ хийх юм маш их байна. Энэ нь хэн нэгэн хүний юм уу эсвэл хэн нэгэн байгууллагын төлөө хийж байгаа ажил биш. Хэн нэгэн байгууллагын ажлын үр дүн биш. Энэ бол ерөөсөө Монгол орны хөгжил дэвшил. Бүр тодруулаад хэлбэл хөгжил дэвшил гэдгийг бид нар мөнгөөр юм уу байшингаар хэмжих биш. Харин хүүхдүүд маань ирээдүйд 30 жилийн дараа 300 жилийн дараа өөр хүүхдүүд маань өөр хойч маань ямар нөхцөлд амьдрах вэ гэдгийг бодохоор л энэ ажлуудыг ярихаас өөрөхгүй хийхээс өөрөхгүй байна. Хийхийн өмнө ярих хэрэгтэй байдаг. Ярьсны дараа мөнгө санхүүгээ шийдэх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ мөнгө санхүү маань яаж шийдэгдэх нөө гэдгийг нь одоо ингээд харах хүлээх тэрний араас олцолдог юм байдал. Тэгэхээр хөвсгөлийн саяын ерөнхий сайдын ажилтнууд бол их амжилттай боллоо гэж харж байгаа. Тэгээд ийм байдлаар аймаг болгонд, сав улс болгонд, гол болгонд дээр ажиллаа шийдээд явах юм бол бид одоо бас ирээдүй байна л гэж харж байна. Суурин соёл иргэншилтэй яг тэр соёл иргэншлийн бүтээгдэхүүн болсон улс орны ард түмнийг харахаар бид бол их ялгаатай байгааддаг. Гэхдээ тухайн улс оронд бол одоо миний хэлэх гэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэсэн үүргийн төвшөнд стратегийн чухал салбаруудаа амин чухал хэрэгцээ юм байна. Энэ байж иж бид өн удаан жил оршин тогтнож үргэлжлүүлж амьдрах юм байна гэдгээ ухамсарлж байна л да. Гэтэл бид суурин соёл иргэншилтэй ард түмнийг бодвол энэ оршихуун амьсгал гэдэг зүйлийг их чухал тооцдог ард түмэн. Гэтэл хэвлэл мэдээлэл үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн хар балгаар бид энэ нөгөө амьсгалтай салшгүй холбоотой хэдэн 100 жилээрээ оршин амьдрахад бидний одоо тэнцвэртэй тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй стратегийн салбаруудаа ухамсарлаж чадахгүй төвшөнд болтлоо юм одоо ухамсарын төвшний боловсролын дороотолд орцсон болов уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ус гэдэг бол өөрөө оршихуун амьтай ямар салшгүй холбоотой юм бэ? За ус байхгүйгээр та оршин тогтнож чадах уу, чадах уу гэдэг ийм дүн шинжилгээ хийх наад захын ухаан байхгүй байгаад би жоохон харамсаад байна л да. Хэрвээ тийм ухаан боловсрол байсан бол хот хөдөө гэлтгүү ард иргэд бол усаа хайрлаж гамнах байлаа. Ядаж нөгөө их эзэн богдынхоо түүхээр бахархах дуртай ч гэсэн бидэнд өвлүүлээд зарилгцсан, гэрээсэлцсэн сургаал бэлгүүдийг бид бас тогтоож тэрний дагуу амьдралынхаа зам мөрийг шийдэх байсан болов, амьдралынхаа зам мөрийг явуулах байсан болов гэж бодогдоод идэх байхгүй. Яг хэвлэл мэдээллийн гүйцэтгэж байгаа үүрэг рол дээр бол над шиг хүн үнэлт өгөх боломжгүй байна. Нийтлэг байдлаар аваад үзэх юм бол бид нар 20 дугаар зууны 2 дугаар хагасад нүүдэлчдийн амьдралаас гинтхэн суршуул амьдрал шилжсэн. Тэгвэл 21 дугаар зууны одоо эхний хагас чуулгаг дөнгөж 4-ний 1 нь болж байгаа. Энэ үед сууршмал амьдралд төрсөн аав ээж эмээ өвгөөсөө нүүдэлчдийн
зан заншлын зарим нэг юмыг хүлээгээд авцсан. Ингээд энэ дунд нь яг ямар болохоо мэдхээ байсан. За тэгээд энэ одоо сошиал юудын одоо барууны гэдэг юм одоо бид дандаа баруунгийн яриа сурцуучаас ярьчих. Өөр суурьшмал ертөнцөөс соёлыг энэ өдөр тутам юмар харж байгаа хүмүүс маань яаж амьдрахаа мэдхээ байсан. Нэг ийм л нөхцөл байдалд орчод байгаад бид тантай санал нийлэх гэдэг. За жишээлбэл одоо өдөр тутам хийдэг ажлаасаа л үер үер болсон газраас өтөр төргөн нүүгдэг ийм философитой хүмүүс. Өөрөөр хэлбэл бид нэгдүгээрт өргөн удам нутаг дэвсгэртэй учраас хоёрдугаарт үерийг хэн нэгэн хүн дийлж зогсоож гэж байхгүй. Тийм болохоор аль болохоор холдоол үер болдгоороо болно. Болоод өнгөрснийхаа дараа дахиад сэргэн тэгэхээр нь хүрээ дээр яагдаг. За зуд зулгтай гэж. Зууд мэдээж маш их хэмжээний малыг авч явна. За гэхдээ малыг авч явна одоо тэгвэл нийт малын одоо саяхан би нэг энтийн залуутай уулзчихлаа 300 гаруй өхөртэй байсан дөнгөж жараатхан үлдсэн энэ гэдэг байдлаар аимшигтай. Гэхдээ тэр үлдсэн гэдэг маань өөрөө дахиж тэр зутанд тэсвэртэй малыг үлдээж байгаа гэдэг нөгөө байгалийн шалгарлаар өөрөө малаа манай Монголын мал чинь зарим тохиолдолд даваад үзэх юм бол тэжээвэр гэхээс илүү бараг хагас сэрлэг гэж хэлж болохоор юу шүү дээ барууныхны ойлголтоор бол нэг талд нөгөө талдаа зуд зулгтай гэдэг маань би ягаад үер зуд хоёрыг яриад байна гэхээр зуд гэдэг зүйлийг гадаадынханд ойлгож болохгүй болохоор dry flood буюу хуурай зуд гэж хэлчихээр инээлдэд их сайн ойлгодیں۔ Урсдаггүй болохоос биш яг тэнд үер болж ийн л гэсэн үг. Тэгэхээр хаана үер болно тэр газар гол сэрэгдэг, хаана зуд болно тэр газар нь хаврна ногоо ихээр ургадаг л гэсэн үг. Тэгэхээр бүх юмний ардталт нь бас заавал муу муухай гэж ярихаас илүү сайн сайхан зүйл байдаг гэдэг нэг зүйлийг манай өвөг дээдс минь сайн мэддэг байж гэтэл өнөөдөр эдэн хэврэг эзэн мөнх байх болтугай гэдэг хөрөөлтөй хувцс нь урагдахаар баярладаг арт түмэн маань хувцсан дээр нь нэг жижигхэн бууцны тос төсчээр ууралдаг хараадаг болцсон ийм байхаар чинь бидний нөгөө сэтгэлгээр хувцс илэгдэх тусмаа сайн гэдэг энэ сэтгэлгээ маань одоо миний хувцсыг муухай болгочлоо гэдэг сэтгэлгээр солигчоор л өөрөлдөж байгаа. Тийм учраас энд зүгээр аль болохоор устдаагаа холбож ярих гэж оролдох юм бол бид суурьшмал амьдрал шилжихийн зэрэгцээ бас нэг айхтар том шилжилтэнд орцсон. Эдийн засаг. Зах зээлийн эдийн засаг гэж нэрлэдэг. Одоо энгийнээр одоо над чиг эдийн засаг мэдэхгүй юу гэж ярих уу гэхдээ эрэлт нийлүүлэлтийн мөрийгаар юмны үнийг тодорхойлдог газарт хүний амьд явах үндэс усан агаар ус хоёр үнэлэгдэв. Тэгэхээр тэр зах зээлийн нийгэм гэдэг юм маань зах зээлийн эдийн засаг гэдэг зүйл маань зөвхөн хүний гараар бүтсэн баялаг заржуулдаг эд баялагын үнийг тогтоодог болохоос биш байгалаас өгсөн зүйлийн үнийг тогтоох ямар ч үндэсгүй. Жишээлбэл сэлб бол ямар үнэтэй? Туул бол ямар үнэтэй? Магадгүй хэн нэгэн хүн сэлб гол үнэгүй. Ягаад гэвэл нан чин байшин байхгүй гэж хэлж болно. Тэгвэл тэр хүн сэлб голын үнийг биш харин байшингийн үнийг яриад. Гэтэл за муухай жишээ авъя хизээч тийм болоосаа гэхдээ туулгол тасраад хатаад ширгээд байхгүй болчих юм бол Улаанбаатар хотод байж байгаа 371 мянган үл хөдлөх хөрөнгө бүгдээрээ хог новш. Ямар ч үнэгүй зөв үнэгүй байтугай бүр хортой юм болж байна. Тэгэхээр туулголын үнийг бид нар хэрвээ ярина гэвэл би бол ерөөсөө усны үн цэнийг ярина гэх юм бол зөвхөн амь насаар л шийднэ. Тэнд байсан ирэг дээр нь байсан чон өөхөх тухай асуудал байт юм уу эсвэл ирэг дээр нь байсан 1.5 сая хүн дөрвөх зүгтах тухай л асуудал ярина гэхээс биш бид нар өөрсдөө зохиоцсныг үн ч юм уу ийм юмар хийхгүй гэж. За дээр нь дахиад нэг ганцхан юм хэлчихье. Суурьшмал амьдралтай холбоотойгоор суурьшмал амьдрал жилснээс хойш бидэнд учирч байгаа аимшигтай том проблем жорлон. Бид урд нь жорлон гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Ягаад гэвэл саахалт айлууд хүртэл хоорондоо 5-аас одоо бидний хэмжээсээр 5-10 км-ийн зайтай байгаад тэр нэг айлд байж байгаа 3-4 хүн хаач яаж ч бодсон солилцоогоо хийсэн тэр нь аюул учруулдаг. Тэр байтугай нууц товчоон дээр Таян хаан дээр нөгөө жимсэн гмийн шийх газраас холовж үзээгүй аймхаа гэж хэлдэг. Тэгэхээр хамгийн ариун цэврийг дахих хэвээр жирэмсэн үеийн очиж бий засдаг газрыг хүртэл гэж ингэж тогтоодог ус арт юм гинтхэн гэрийнхээ баруун хаяанд 10 метрийн зайтай 20 метрийн зайтай жорлон тавиад тэндээ өвлийн жилийн дөрвөн үлрэл тасралтгүй бүгдээрээ бодис солилцоогоо хийгээд хахаар тэнд аимшигтай юм болох нь аргагүй. Тэгээд
нөгөө өөрсдийнх нь нүүдэлчдийн сэтгэлгээний дотор жорлон гэдэг юмыг цэвэрлэн хайрлан хамгаална гэдэг ойлголт байдг учраас хайчдаг. Гэтэл 7-оос доош настай хүүхэд жорлонд орж чадахгүй болохоор гадуурн шээдэг, шээс нь хөлддөг. Тэр хөлдөөсөн дээр нь 70-аас дээш насны настангууд нь жорлон орох гэж явж байгаа тайлтардаг. Эсвэл нөгөө жорлонд нь орж суучаад босч чаддаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар суурьшмал амьдрал гэдэг юмыг дандаа нэг тэр дээр байгаа гэрэлж гэдэг юм уу эсвэл дансанд байгаа тедэн төгрөг энтер гэж эсвэл тэнд байж байгаа гоё зурагт юу ч гэдэг ингэж боддог бол суурьшмал амьдралын чинь хамгийн чухал юм нь жорлон буюу сан. Гэтэл бид нар суурьшмал амьдрал гэж гэр хороолд орж ирэнгүүтээ усаа 800 м-ийн цаанаас очиж авдаг. Жорлон хажууд нь өөрийг нь хордуулад хүүхдүүд нь хордоо байж идэг гэсэн ийм юм руу орчоод байгаа учраас л бидний энэ соёл нэг соёлоос нөгөө соёл руу шилжиж байгаа шилжилт маань мэдээж одоо бид юу гэх юм зөв буруу шилжиж болохгүй гэж хэлэх ямар ч үндэс байхгүй аянда хэн нэгэн шийдэх ёстой асуудал биш. Гэхдээ бид ямар соёлоо авч үлдэх үү, ямар соёл дээрээс нь бас зүгтаах уу, ямар соёлоос нь байх вэ гэдэг асуудал ярьж. Тэгээд нэгэнт энийг ярьсан дээр та бас асууж магадгүй учраас урдчлаад хэлчихье. Хүний эрхийн тухай асуудал. Ямар хүн нь гэртээ сууж байгаа тал усанд үнэгүй ороод байд. Ямар хүн нь гэр хороололд өөрийнхөө гэрээсээ гараад автобусаар 2-3 буудал яваад халуун усны газар очоод 7,000 10,000 төгрөг төлөөд ордог. Тэр хоёр хүний хооронд хүний эрх талаасаа харуул ялгаа байгаа юм. Тэгш байдал байхгүй шүү дээ. Тэгш байх. Тэгэхээр хүний эрх, зах зээлийн нийгэм. За одоо дээр нэмээд шудраг ёс гэдэг юм ярих юм бол бид усыг л ярих хэрэгтэй. Яагаад гэвэл ус хамгийн шудраг баялаг. Яагаад та хичнээн баян байлаа гэд 2 литрээс илүү ус уухгүй. Би хичнээн ядуу байлаа гэд 2 литрээс бага ус уухгүй. Сөргөнчл. Тэгэхээр ядууч бай, баянч бай 2 литр л ус уун, ядууч бай, баянч бай 2 литр ус уухгүй бол адилхан л. Тэгэхээр хамгийн шудраг юм энэ учраас ерөөсөө хүний нийгмийн түүхийг аваад үзэхээр бүхий л түүхийн цаг үедээ усыг дээдэлж ирсэн. За монголчуудын хувьд бол бүр гайхамшигт хүслийг хангах чанар нэрт. Одоо хүртэл бид нар ус гэж юу юм бэ гэдэг нүүдэлчдийнхээ философийг сайн ойлгоогүй. Суурьшмал амьдрал дээр бол ус бол гарантар гойж байгаа юм, энэ хажуугаар усж байгаа бол хамаагүй гэдэг. Гэтэл эртний Ромын эзэнт гүрэн жорлонгоо усыг бүгдээрнгийн гол руу хийснээс болоод гол нь бохирдсноос болж Ромын эзэнт гүрэн нуран ус. Тэгвэл бид нар өнөөдөр арай өөрийнхөө байгуулсан хотоо мэдээ соёл иргэншил усна гэж байхгүй нүүдэлчний соёл иргэншил үеийн үед үрд мөнх байна. Гэхдээ одоо бий болгож байгаа хотоо өөрийнхөө амьдарч байгаа газараа гурван хумсаа гэдэгтэй нөгөө хуглан байж олсон хэдэн төгрөгөөр авсан 2 өрөө байраа голоо бохирдуулах замаар үнцэнгүй болгож байгаа юм шиг үстэй гэдгийг л бодох цаг болсон. Тэгэхээр Улаанбаатар хотод бол 2 гол усны нэрийг түшгэлсэн ийм том төслүүд хэрэгжихээр за зарим нэг төсөл нь бол өнгөрсөн онд хашаа хороо татаад эхэлчлээ газар чөлөөлтөө хийгээд энэ онд бол нэгнийх нь газар чөлөөлт хийгдээд ажил эхлэх юм шиг байна. Гэтэл гол ус ширгээд үгүй боллоо гэхээр бүр тэр чигтээ амин гол нь тасарсан юм шиг ойлголттой байсныг бол сэлб голын үер бидэнд эсэргээрээ байдаг юм а. Байгаль нэг өдөр өөрийгөө цэвэрлэхийн тулд бас өөрийгөө шилгээж болд юм а гэдэг юм дүр зургийг бол харлаа. Хідэн хүүхдийн амин усыг авлаа. Гэд бид өнөөдөр Улаанбаатар хотдоо яг энэ улсын нийслэл юм бол энд төрийн бүтцийн байгууллагын төрт ёсны бодлогын үргэлжлэл улбаа явж байгаа бол Улаанбаатар хот доторх унтны их үүсвэрийг хамгаалах гэдэг дээр яагаад бодлого хэрэгжихгүй байна вэ? За сэлб голыг дагсан бүтээн байгуулалтын ажлууд хэдийгээр одоо эдийн засгийн үр өгөөж талаасаа илүү их юм бодиттой бидэнд үр ашигтай төсөл юм шиг харагдаж байгаа боловч энэ төслийн ард сэлб голын өөрийнх нь урсцыг эхийг хамгаалах энэ давхар байгаль орчны хамгаалтын бодлогод яаж хийгдэж байгааг гэдэг сонирхол татж байгаа. За та ярианыхаа ихэнд бас байгаль нуурын асуудлыг хөндөж байна. Монгол улсаас салшгүй хамааралтайгаар дэлхийн хүндрэлтний цэвэр усны нөөцөд бид одоо цэвэр цэнгэг байх одоо энэ асуудалд бол Монгол улс үүрэг гүйцэтгэж штэ. Гэтэл байгаль нуур руу цутгаж байгаа тэр сэлэн мөрөн гэдэг энэ хит хитэн чухал голуудад бас нэг цутгалан бол туул гол өөрөө болж байгаа. Тэгэхээр Монголын гол ус бол аль нь ч альнаасаа салангад бусаар нэгнийхээ цэвэр цэнгэг байх, үл тасалдах гэдэг энэ мөнхийн энэ үргэлжилсэн хүрдний бас нэг юм сашгүй нэг хэсэг байгаа дээ л да. Гэтэл туул голын хурдны зам гэдэг төсөл бол одоо би эргэн хүний хувьд надад айдас төрүүлж байгаа. Яагаад гэвэл яг туул гол дотор томоохон гүүрэн байгууламжийн том одоо багнууд баригдах
Гэтэл энэ гол дээр голын эхийг хамгаалах гэдэг тал дээр усны газраас мэргэжлийн зөвлөгөө дүгнэлт авсан ийм зүйл байна уу? Байгаль орчны үнэлгээ дүгнэлтүүдийг та энэ төсөл дээр олж харсан уу гэдэг энэ сэлб туул гол дээр хоёлоо түшиглээд яриа л да. Тэр яг сайхан соёл иргэн шил ярьж ийснэ гинтхэн шууд өнөөгийн амьдрал орчлоо. Гэтэ тэрийг бас нэг хэлээтэй зүгээр таны асуусан хоёр дээр нэмээд нэг өөр нэг төслийг ярьчих. Оюу толгой. Оюу толгой гэдэг төсөл бидэнд юу өгсөн бэ гэвэл мэдээж өчнөн хуудас цаасан байх бах маш их ажлын байр болгосон юм. Тэрийг би огт үгүйсгэж үнэхээр сайхан төсөл байх. Гэхдээ ундаан гол гэдэг нэг голыг устгаж байсан. Тэр гол дээр чи юу яриад байгаа юм бэ отер? Тэр ундаан гол дээр чинь ус байдгүй штэ гэж хэлэх хүн гарч ирнэ. Гэтэл Монголын говьд хуурай сайр чинь хамгийн том урсцтай гол. Жилд ганцхан өдөр урсдаг байж болно. Гэхдээ сая жилийн турш тийм байсаар л ирсэн. Тэгэхээр бид нар яг түрүүний та бүхэн ярьдаг нөгөө суурьшмал амьдралын бас нэг барууныхны нөлөөгөөс болоод нүдэнд харагдаж байгаа юм нь үнэн, нүдэнд харагдахгүй бол худлаа гэж боддог цагийг л одоо тэр соёлыг л хармаар байна. Жишээлбэл нүдэнд харагдахгүй байгаа нь үнэн гэвэл миний ээж битээр ээжхүү хоёр муу юм уугүй юм уу гэдгийг харагдахгүй юм чинь биш гэж хинж хэлж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан тэр гол хуурайс хайрч байсан, дундуур нь таслаад уурхай байгуулсан байсан ч гэсэн тэр гол хизээ нэгэн цагт уурсна. Яг тэрийг л бүгдээр одоо би уул уурхайн компаниудтай голын хамгаалтын бүстэй холбоотойгоор хуурай сайр нэг муу жалгыг хамгааллаа. Хуурай сайраа суулж чи 300 кг алт авах ажлыг зогсоолоо энэ төр гэдэг янз янзын асуудал гарч байгаа ч гэсэн магадгүй одоо миний судсууд дотор би одоо хөгшрөөд олон судсууд нь те хялгасны ингэсэн байж магадгүй. Магадгүй би дасгал хийгээд ирвэл тэр маань сэргээд ингээд тэр утга хөгцсөн байсан гар хүртэл сэрэгд. Ийм л ажил гэсэн үг. За тийм болохоор би ундаан голын тухайн асуудлыг заавал дурдмаар байгаа. Зүгээр нэг хот том хот байдгаа. Тэнд том юун дээр ч гэсэн ундаан гол. Одоо дахиад дараа дугтын сайр гэдэг дараагийн сайрыг устгах тухайн асуудал яригдчих болцсон. Тэгэхээр энэ устгах нэхээр л имзэглээл тэр төслийн тухай эсрэг юм шиг гэж ярьдгийг болоод ерөөсөө сөрөг нөлөөллүүдийг яаж багасгах вэ гэдэг. За сэлбээс эхлээд ярив. Сэлбээр бид сэлбийг Улаанбаатар хотын 20 дугаар зууны дунд үед баруун сэлб гэдэг голыг устгаж бид нар Улаанбаатар хотод байгуулсан. 40-50 мянгад 220 мянгад гэдэг энэ зүйл маань бол баруун сэлбийг устгасан. Одоо бид зарим хүмүүс ярьж байгаа яг одоо та хоёр баруун сэлбийн урсгацын орчим сууж. За минийхаар бол арай зүүн тийшээ байсан гэдэг. За тэгээд ингээд баруун сэлб нэг голыг устгаж бид нар хот байгуулжээ. Гэтэл би одоо өөрөө тэнд ажиллаж ирсэн учраас ямар одоо ажиллахгүй болохоор урилдалтай юм шиг. Гэхдээ улсын их дэлгүүрийн хамгийн доотлого нь ороод хүмүүсийг үзээсэй гэж боддог. Тэнд доотлолт нь суур цемент байдгүй шүү дээ. Одоо яг хөлтцөөч гэсэн ингээд овоогоод хөлтцсөн хөрснүүд тэнд байж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр их дэлгүүрийг 61 үлээ онд барихтаа зүгээр баган цутгаад тэгээд доотлолт нь суур хийлгүүгээр нэлээд дээдлэлтэн суурьгээ барьсан. Тэнд нь хөрсөн байнгын овоож байгаа, тоож байгаа ийм зүйл буюу хуучин гол явж байгаа юм. Яг энэний дагуу одоо орчин үеийн үг хэлгээр ус намгарахын газар Вайтланд гэж нэрлэдэг байдаг. Сэлб гол маань өөрөө намгаар хүрээлэгдсэн гол байсан. Тэр намг нь өөрөө голыг хамгаалалт болдог. Одоо би жишээлбэл за нөгөө хүүхдүүдэд сонирхолтойгоор хэлэхээр би бууны сум үл нэвтрэх хантаа зөмсөө явах юм бол бодуулахгүй гэхээр хүүхдүүд техник компьютерт оломсыг сайн ойлгож байна. Тэр хантаац нь нөгөө намг нь ус. Тэгээд бороо их ороод байвал намг ихсээд юу үер болохгүй. Туулгал үер. Бороо багасаад байх юм бол намг багасаад сэлб гол маань өөрчлөгдөхгүй. Тэгээд би одоо 50 хэдэн жил сэлб голын ирэг дээр амьдарч байгаа хүн үерэлж байгааг нь хараагүй, тасарч байгааг нь хараагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд юу болов гэдгийг харуулж байгаа. Яагаад 20 дугаар зууны 2005 оноос хойш асуудал үүсээд эхэлсэн бэхээр 2005 оноос хойш маш эрчимтэй эхэлсэн. Тэр үед нь уйлж дуулаад бараг зодуулж нүдүүлээч гэсэн хэлээд хүн үнэндээ тэнийг хүн гэж хэлээд одоо тэнэгээрээ дуудуулаа явуулж исэн. Гэтэл одоо тэр намгуудыг устгаад баг олон уучлаарай одоо хүний өмчөрн гэдгийг хэлж болохгүй. Гэхдээ нэг хэрэгтэй муу та гэмээр цуслангийн гэдэг нүдийн тэдэн байшингууд барьцсан. За тэр намгийг нурааснаас болоод нөгөө сэлб бол маань үерэлдэг бас хатдаг болсон.
Яг тэр намаг дээр чинь би бас үхрээ хариулж өслөө. Имээтэйгээ. Бол одоо хүүхд байсан бол хийж байгаа үхрийн хөл харагдгаа байж чи бол гоё довн дээгүүр ингээ гүйдэг те заримдаа унчих үедээ гэж айдаг те. Тэгээд тэнцээ чи нэм өргөстэй ургамал ургадаг энэ төр гэл тэгэл ямар сайхан ширэг байсан тэрийг бол бүгдээрнгийн ярьж болох. Гэтэл за ингээд нэг усныхын гээл ингээл тэнгэрийн юм ярьдаг. Уулан чивээр чи бол тэр тусмаа бүр залуу хүн гэтэл мэдчихэхэд ийм байдаг. Одоо би хэтэрхий өгш юм яар. Гэтэл одоо жишээлбэл ногоо нуур гэхэр хинч мэддэг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороо гэхээр бүх хүмүүс мэднэ. Ногоо нуур гэдэг маань баруун сэлбийг устгаад усыг нь цуглуулсан нуурыг хилдэг байсан. Нуураа ширгээгээд бид нар баян Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороонд өндөр байшингууд барьсан баг. Гэтэл тэр өндөр байшингуудын доогуур нь ус ороод ирсэн учраас тэр хүмүүсийг сайхан амьдруулахын тулд хөрсний усын төвшинг доошлуулах төхөөрөмж барилга гэдэг юм бариад усыг нь татаа сэлб рүү хийсэн байж байгаа. За магадгүй тэнд хэдэн орон сууцнууд уснасаа чөлөөлөлтөө сайхан байсан байж болно. Гэтэл сэлб гол дээр хизээш тийм байгаагүй. Одоо муухагаар хэлчихье. Америкийн элчийн сайдын яамны хажуудлын тэр газар дээр 2008 онд тогтчуулаад бас өөрхийн хэдэн дөрөгөөр хийсэн шүү дээ. Тэр газрыг юунд иддэг болсон. Халиа тушинд авагддаг болсон. Энэ жил ч халиа тушин дахиад үүснэ. За тэгтэл тэр халиа тушингуудыг аврахын тулд усуугийн өдрөх газрын маань за зарим хүмүүс 3 тэрбум литийн зарим нь 9 литийн за тэрний их баг нь хамаагүйгээр таны миний мөнгийг бүгднийг үрээд нөгөө мөсийн туул гол руу зөөж явах жишээ. Гэхдээ бид тэр мөнгийг тэрний оронд хүмүүстэй цалин болгоод өгсөн бол яах байсан? Эсвэл тэрүүгээр одоо юу гэдэг нэг цэцэрлэг сургуулиурсан бол яах байсан гэдгийг ярмаар байна. За гэтэл би ягаад энийг ингээд сэлб хороол ярих гэжсэн энийг яриад байна гэхээр сэлб хороолол дээр барилга барина, барихад ус шүүрнэ, тийм ус шүүрлэхийн тулд юу хийнэ? Усын шүүрүүлнэ, ийм шугам сүлжээ барина гэд манай дээр зураг нэрсэн. Бид тэр зургийг үзтэл мянган шугамаар, мянган гэдэг маань 100 см-ийн шугам гэсэн үг шүү дээ. Мянган шугамаар сэлб голын урсацыг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний ус урсан. Барилга хэрэгтэй. Би тантай санал нийлж байна. Эдийн засгийн хувьд маш ашигтай. Мэдээж энэ гэр хороол байж яснаас барилга хэрэгтэй гэдэгтээ ерөөсөө санал зөвхөн зүгээр арай өөр өнцгөөс нөгөө сэлб голын бүр бүдүүлэг утгагүй харьцуулалт хийчих хүнд ойлгуулахын тулд сэлб голын ойрын 10 жил урсах, ойрын 100 жил урсах усны тэр газар дор байсныг бид нар одоо урсгаа хайчих нэ. Тэгээд байшинтай болчихно. Байшин маань баригдлаа, сайхан байшин боллоо, 10 жил боллоо, 20 жил боллоо, 30 жилийн дараа, 300 жилийн дараа сэлб гол ширгүүл тэр байшин янах вэ? Энийг таныг бас асууж магадгүй гэж бодсон учраас түрүүн би нөгөө мөн цэний асуулаас. Тэгэхээр сэлб хороол гэдэг за сэлбдэд төв юуж үлээ те аль нь ч үсэн гэсэн барих нь зөв гэхдээ бүгдээрээ яах юм бэ гэж бид бол тодорхой саналуудыг төвшүүлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэр усыг гарч ирж байгаа усыг аль болохоор газарт нь хэвээр нь үлдээ. Хэрвээ гаргаж ирдэм бол заавал сэлбэрээ дамжуулаад урсгаад алтхаа болоод тэндээ нуур болгоод үлдээе. Тийм болохоор манай хотынхан байна сэлб дээр нэг 3 нуур барих гэж байгаа сая метр куб энэ гэж хэлээ. Сая метр куб гэдэг бол асар том тоо говь хүний хувьд сэлб голтой харьцуулахад юу ч биш учраас секундэд 3-аас 4 метр куб буюу секундэд 3-аас 4 мянган литр ус урсдаг гол байхгүй. Тэгэхээр нөгөө сая метр куб гэдэг маань юу ч биш болчихгоо. Юус нөгөө тасралтгүй урсаж байгаа юм. Тэгэхээр тэрнтэй харьцуулахаар дахиад 10-20 тийм нуур барих хэрэгтэй гэдэг зүйлийг л бид хэлэх гээд байгаа санаа нь. Тэгээд мэдээж голын их гээ та асууч учраас яг одоо сэлб гол дээр барих гэж байгаа зүйл маань сэлбийн их мөн үү үгүй юу гэж ярих юм бол 36 км сэлбээ удах юм бол сэлбийн их нь баг баян тэр хавь руу байж байгаа. Гэтэ тэнд нь аль хэдийн бохирлуулаа хийцэн. Гэтэл Улаанбаатар руу хот руу орж ирээд нөгөө намг нь устдаад арай гэж өөрөөрөө урсж эхэлж байгаа голын ихэн дээр нь тэр барилгууд мөн барих учраас анхаарах хэрэгтэй. Нэг зүйлийг л манай хотынхан маань өшөө тэр барилга барьж байгаа бүх хүмүүс маань ойлгосоо. Барилгыг барьцсны дараа үерээс болж нураад юм уу? Эсвэл үерээс болж нурах нэ гэж нураахын оронд уртчлаад сайн муугаа бүгдийг ярьдаг байгаасаа гэдэг. Одоо би жишээлбэл одоо харамсалтай нь бараг ганцаараа болчих гээд байна. Уул нэг хэсэг 1.5 сая хүн авилгал хорооллыг нураагаараа гэдэг байсан. Би одоо ганцаараа үлдчихэд байна харамсалтай. Яагаад гэвэл энэ байшин хизээ нэгэн цагт нурна. Тэр үед нь
Батбаярын үгэнд ороод эсвэл тэр үед нурна гэжсэн хүмүүсийн үгэнд ороод нураагаад өөр газар барьсан байсан бол эдэн хүний амнаас өрсдөхгүй байсан маа гэж бити яриасаа л гэд хүсээд байна. Тэгээд тэр дотор нь хэний үр хөвгт байхыг хэмзээ яг хинч мэд. За туул гол дээр бас яг одоо энэ нөхцөл байдал анзаарагдаад байгаа. Юу гэвэл одоо манай тэр зайсан чиглэлийн туул голоос урагшаа чиглэлийн орон сууцнууд бол манай дийлэнх одоо олигарх баячуудын амьдарч байгаа орон сууц байна. Хэдэн тэрбумаар худалдаж авж ийн. Гол нь тэр үйл хөдлөлийг үн цэнтэй болгож байгаа зүйл маань өөрөө туул голын хараа байц газрууд байдаг. Гэтэл одоо туул гол уул нь бол алдар нэр нэг сайхан хатан туул гэж хам боогд хатан туулынхаа ингрийг туршиж амьдардаг гэж бид өөрсдөө бахархаад энэ сайхан газар дөрвөн уулын дунд хот маань орж ийнө гэд ингээ бахархаад байдаг. Гэтэл өнөөдөр бодит нөхцөл байдал дээр туул голын зовлон ямар байна гэхээр бохор болгоно туул гол руу цутгаж идэг. Бохор болгоно туул гол руу асгаж идэг. Ийм дүр зурагтай болц. Тэгэнгүүтээ хотод одоо хэрэгжиж байгаа түрүүн би асуултанд өрдөгцсөн бас нэг том төслийн хэрэгжиж байгаа том төсөл бол туулын хурдны зам. Нөгөө л энэ хурдны замын одоо эдийн засгийн үр ашгийг маш гоё сонсогдуулж байгаа нэршил бол ерөөсө туул гэдэг нэр байгаа байхгүй. Тэгэхээр туулын хурдны зам өөрөө туул голын урсцад туул голын цэвэр тунгалаг байх. За явж туул гол энэ туулын хурдны замаас болж бохирдсон тохиолдолд нөгөө бид хүн төрлөختний цэвэр цэнгэг усны 20% нөөцөд ямар сөрөг байдлаар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг ингээ Монгол улсын хүн төрлөختний өмнө хүлээж байгаа үүргийн төвшөнд хүртэл ийм нухацтай бодолцоос аргагүй асуулт тавигдах гэдэг байгаа. Дэлгүүрийн чи тэр ихэнх юм дээр санал нийлдэг. Энд бас ганц нэг санал нийлэхгүй асуудал гарч ирж байна. Жишээлбэл зайсангийн одоо баячууд амьдардаг гэж. Би бол санал нийлэхгүй. Айл хэдийн баячууд биш болцсон. Магадгүй байшингаа сая долларын үнэтэй 2 сая долларын үнэтэй барьсан баг. Тийм ч үнэтэй байсан баг. Одоо мэдхгүй 3 дахин 10 дахин унтсан. Яагаад гэвэл гоё хотыг байгуулахын тулд усны асуудлаа, бохирын асуудлаа, дулааны асуудлаа шийдэхгүй бол нөгөө үн цэнтэй байшингууд нь юу болдсон бэ гэдгийг дэлхийд даяар харуулах жишээ зайсан гэж. Ганц нэг хүмүүсээс би сонсоод байгаа. За зарим нэг нь над руу жишээлбэл бүр юу лээ? Зайсангийн ондны уснуудаас гидсийн савнцар нэг илэрлээ гэдгийг зарлсны төлөө мессежээр чи миний байшингийн үнийг тэдэн хуваар буурууллаа энэ гэж хүртэл биччихсэн. Гидсийн савнцар нэг илэрсэн байхад байшингийн үн буурлаа гэж гомдох биш, харин миний хүүхд зүгээр байгаадаа, миний хүүхд тэр усыг уучаагүй байгаадаа гэж гомдох ёстой үстэй тий. Гэтэл эсэргээрээ тийм болохоор та бүхэн яриаг их зүү ихэлсэн юм байна. Би бүр их баяртай байна. Нөгөө бидний сэтгэлгээний төвсөн. Яг энэ үнтэй адил туулын ирэг дээр сайхан амьдрна гэж байшин барьсан бол туулаа хамгаалах ёстой. Гэтэл туул нь балраад байдаг. Тэгэхээр нөгөө байшингийн үнцэн чинь дуусаал байна, багасаал байна, багасаал. Туслаар багасдаг байсан бол одоо ихээр. За одоо юу? Эргээд хоёлоо жоохон сэлбэр рүү орчих. Сэлбмэн эргээд туул руу ордог. Одоо хамгийн энгийн би одоо нийслэлийн үзчихвэл эсвэл би дэлгүүрөө чамаас бас гуймаар байгаа. Сэтгүүлчт маань та хэд мань нөгөө арилга гаргаад гэж. Улаанбаатар хотод 36 гүүр байгаа. Ганцхан ч нэргүй. Хэрвээ хүнд нэр өгөхгүй бол төрсөн гэрчлэг авч чадахгүй, хүний эрх хидэлж чадахгүй, нөгөө юу гэдгийг те одоо хүүхд мөнгө авч чадахгүй. Тэрнтэй адилхан гүүрүүд нэргүй байна. Тэгээ одоо сая чи үтээр хүртэл Америк элчингийн хажуудлын гүүрч шиг, зүүн айлын гүүрч шиг, эсвэл натурын гүүрч шиг, натурын гүүрний дээдлэлт байдаг явган гүүргээ одоо орхон гол дээр 12 удаа засмал зам орхон голыг давж бүх гүүрүүд нь орхны гүүр нэртэй. Тэгэхээр тэр одоо юу гэдэг Чингүн хан доржийн гүүр, Дулмаагийн гүүр, Доржийн гүүр, эсвэл Өвөрхангай аймгийн одоо юу гэдэг Нарийн тээлийн гүүр юу ч гэж нэрлэж болно. Тэрийг өөрсдөө хийх ёстой гэсэн нэг юм үгийг хэлхийнхээ хажуугаар сэлб голын хажуугаар баригдсан байшингууд сэлбийг хараад гоё байна гэж бод. Гэтэл үерийн үеэр юу бол? Саяын хэлсэн үерийн үеэр тэр үерийн үеэр хэд хэдэн хүн нас орсон. За тэр юмнуудыг ярихаа болъё гэхэд үер болоод дуусны дараа 9 сар болоод сургууль эхлэхийн үед сэлб голын ирэг дээр амьдарч ирсэн тэр домино шиг барьсан өндөр байшингууд амьдарч ирсэн баг бүх хүмүүсийн хүүхдүүд нь эмнэлэгт хэвтээгүй байлаа гэхэд эмчтэр очсон. Дандаа биеэр нь юм туурсан. Тэр нь ямар учиртай вэ гэхээр нөгөө сэлбийн үерээр зөөгдөж ирсэн ням бактери халдвар. Тэгээд
Яна сэлб үерлээд байна. Миний машин гайгүй байна уу гэж машинаа тойрч харчаад тэр усаа туулж тойрч гарчаад 9 давхурт гарангуудаа гутлаа тайлаад гэхдээ өмдөө тайлж амжилгүйгээр нөгөө хайртай хүүхдээ тэрвэрээд үнсдэг. За нөгөө хамаг халдвар нь өөрөө халдвартай ихч болцсон ээж нь аав хайртай хүндээ. За ийм л юм болдог учраас голын бохирдлын асуудал ямар чухал юм бэ гэдгийг л харна. За тэгээд туул руугаа орох юм бол туул гол сэлб гол дунд гол харамсалтай аимшигтайгаар дарамтанд ортож байна. 2008 онд хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн их бохирдолтой 10 голын нэгээр туул гол гарч ирсэн. Туул гол 888 за арай 88 биш гэхдээ хүмүүс цэжлүүлэхийн тулд сүүлийн үед ийм тоо ашиглаад байгаа юм шүү. 888 бас бэлэг дэмрэлтэй тоо 888 км урт урсдаг гол. Тэрний ихний 250 орчимд нь ямар ч хүний оролцоо тэр бодгоо тусгай малтай газар нутаг учраас баг малч орохгүй болоод маш цэвэр цэнгэн. За ингээд тэрэлжийн хавьяас налахын хавьяас эхэлж явж хагаад Улаанбаатар хотын доорт маш бохирдолтой болж хувирд. Учир нь бидний бүх бааш шээс дэш орж. Тэгээд Улаанбаатар хотоос яваад Алтан булаг өндөр ширээт лүнгээ 110 км урсаад ирэхийн албанд эрх биш урс цэцтэй голын том голын цэвэршүүлээд эхэлжээд л хуучин тосон заамар гэдэг ус одоо ямар заамар гэж нэрлэжтэй. Заамрын районы улаанаар нэрвүүлсэн бохирдол. Ингээд орхон гол руу ордог. За орхон гол маань харьцангуй гайгүй дараа нь сэлэн мөрөн маань цэвэрлээд азар бас Монголын хэлийг давхтаа бол бохирдлын хэмжээ гайгүй гарч байгаа. Энийний цаа талд нь үннийг хэлэхэд нөгөө саяын таны асуулт яривал сэлэн мөрөнд орхон гол хоёр маань туулын бохирдлыг тодорхой хэмжээгээр зөвшөөрүүлж байна л гэсэн. А энэний арт талд нь заавал байгаль нуур гэж алсыг ярилцлагаар ярихад бидний өөр хүүхдүүд маань л өвдөнө гэсэн. Өнөөдөр Монгол улсад 1000 хүнд ноогдох эмнэлгийн ороороо миний бодлоор бараг дэлхийд тэргүүлээд байгаа шүү. Тэгсэн мөртлөө юу яадаггүй. Эмнэлэг багтдаг. Яагаад? Ханиад томоос алдахгүй. Ханиад том нь яагаад салахгүй? Яагаад гэвэл гол нь бохирдсон юм. Одоо би жишээлбэл би ч ихгүй тэгж хэлж болохгүй юм байна. Та бид нар бүгдээрээ жорлоо орсны дараагаар угаадаг юм. Яагаад? Нянгаас сэргийлдэг. А гэтэл намайг хүүхэд байхдаа одоо чамаа гараа төрөөг байхад бид нарыг бохир гарын өвчин гэж байд юм а. Тэр өвчнөөс сэргийлэхийн тулд заавал жорлоо орсныхаа дараа гараа угаахта бүлээ усаар угаа савнгаар савна. Яагаад гэвэл гидсний юунаас хүний өтгөнөөс гарсан тэр гидсний савханцар нь ингээд чимчин үсэрд юм а гэж зааж байна. Гэтэл монголчууд бид нар гараа одоо сая ковидээс болоод хамгийн сайхан угаадаг ард түмэн болоо хувирсан. Гэтэл нөгөө мартагдсан байсан жишээлбэл улаан борхон жилүүжил өвчин гараад ирсэн. Бохир гарын өвчин. Гэхдээ яагаад гараад ирсэн? Бид нар гараа угаах бэлдсэн. Гол нь бохирдсон. Тэрнээс болоод эмнэлгийн дүүрдэг. Бид эмнэлгээ нэмээд яваад ах юм бол хизээж барахгүй. А тэгэхээр юун тэр туул гол сэлб голын хамгаалтын бүсийг багасгах, хажууд нь барилга байшин барих. Харин ч бүр хамгаалтын бүсийн томсгоо тэр голуудаа цэвэршүүлэх, хажууд нь байж байгаа авилгал хороолт тэргүүлтэй 4500 байшинг нураах, тэр дотор нь байж байгаа жолонгуудыг нураах, хамгаалалт хийх ажил хийх хэрэгтэй байна. Гэтэл харамсалтай нь энэ ажлаар биш улам бүрэлдэхүүн хайрдаг. Туулын хурдны зам за жоохон зүгтаах гэдэг юм гэж бодоод байна. Сэтгүүлчнэр бол тэгдэг учраас туулын харин би тэгж бодогдлоо. Туулын хурдны зам анх сонсонгууд би дэмжсэн. Яагаад дэмжсэн бэ гэхээр туул голын хой талд 1966 оны үеэс болоод бид нар далан барьсан. Тэгвэл яг тэр даланг сэргээгээд тэр далангаараа туул голын хурдны зам нь яваад тэгээд нөгөө туул гол маань тэр хурдны зам нь туул голын үерийн далангийн хамгаалалт болоо. Дээр нь миний одоо Үхэн хатын яриад байгаа хамгаалтын бүсийн зааг болоо. Туул гол хурдны зам хоёрын дунд барилга байшин барих аргагүй болоод ингээд явах юм бол алга ташаа. За ёстой зөв юм боллоо доо. Тийм болохоор энэ хурдны замыг явъя да гэд ингээд бодож байтал 27 км юм аа. Хурдны зам маань уучлаарай хэдхэн байшингаас болоод 11 км-оор туул гол руу орж ирж байна. За би ганц л асуулт асуумаар. Нэгдүгürt тэнд тэр нэг байшин байна. За дулмаагийн доржийн хин ч юм аах. Доржийн 3 давхар байшин байна, 30 давхар байшин байна. Тэрийг нурааж болохгүй учраас туул руу дайрыг. Нөгөө л үн цэний асуудал. 30 давхар байшин үнэтэй юм уу? Туул гол үнэтэй. За дээр нь дахиад би энэ ингээд нэг хэд хэдэн газрууд нь дахиад 4.5 гэснүү 5.5 гэснүү километр газар дээр 4-р цахилгаан станцын үндэсний хаягдлын хэсэг байна.
Тэр нь 15 м гүн үнс байгаа учраас тэрийг нураагаа тэр дотор барилга барих боломжгүй учраас туул руу орё. Би тийм л асуулт асуух гэдэг. Хэрвээ ингэж байгаа бол тэ одоо нэг хүмүүсээ асуугач 50 настай хүний амь нас үнэтэй юм уу 5 настай хүүхдийн амь нас үнэтэй юм. Уул нь бол хоёулаа ижлэг. Адилхан л амь нас. Гэхдээ цагаат бол яг бүр баймшигтай юм бол 5 арай илүү үнэтэй. Ядаж тэгж асуумаар байгаа байхгүй. 15 метрийн гүнтэй үнс үнэтэй юм уу? 15 см арай ядуу урсж байгаа туулгал авч үлдэх юм тийм үү? За ийм учраас усны газар дээр нэг ийм юу авчирсан, зураг авчирсан. Тэр зургийнхын дагуу шүмжилж эхэлтэл наадад зурагч юм өөрчлөгдсөн. Албан ёсоор танд өгнө. Тэгээд тэр үедээ саналаа авъя гэсэн. За тэр зургаас нь аваад үзэхээр 11 км дээр туулгын голдор руу орж. Бид тэр туулгын голдор руу орж байгаа хэсэг дээр зөвшөөрөхгүй. Зөвшөөрөх боломжгүй шүү гэсэн. Хоёрдугаарт нь зураг төслийг харахаар жишээлбэл би зөв санаж байна уу буруу санаж байна. Бас өмнөс юу байвал нөгөө ганц нэг нөгөө яг сэвэр манай юм биш болохоор буруу санаж магадгүй. Гэхдээ зөв сансан баха тоон дээр андуурдаг юм чинь 6 игнэ зам барих гэдэг. Ягаад 4 байж болов? Гэтэл 6 игнэ зам нь заавал нөгөө хурдны замт болно. Хурдны зам болохын тулд 110 км-ийн дундаж хурдтай явах ёстой. Тэгэхийн тулд эргэлтийг нь алсуураа хийн гэж хэлээд нөгөө туул гол руу орж байгаа хэсгээ улам их болгоод. За энэ хоёр том яагаад тэрийг 4 игнэ болгож болдог? Яагаад заавал хурдны зам гэж 110-аас доошгүй явах гэдэг нь нөгөө тэртээ тэр Улаанбаатар хотод 7 км цагийн хурдтай байхад төвжидлээс гарахын тулд тэнд 70-тай байхад 60-тай байхад ч гэсэн хангалттай шүү дээ. Ийм юм яагаад хийж байна. За дараагийн хамгийн чухал зүйл нь. За энэ дээр бол би тэр танилцуулсан хүмүүст нь бүгдээр нэлсэн та нар энийгээ дахиж бод баталгаатай хариулт өг. Тэр нь юу вэ гэхээр метр 20 гүнтэй биш диаметртэй 20-с 25 орчим газрын доошоо 20-с 25 орчим метрийн гүнтэй гүүрэн байгууламжуудыг барина. Тэр нь гол дотор хайраг дотор. Голын хайраг дотор багнууд. Тэгээд хоорондоо 5 метрийн зайтай дөрвөн багна. Тэгээд ингээ явахаар ойролцоогоор 200-аад багна. За би хоёр асуулт асуусан. Харамсалтай тэр асуултанд хариулт авч чаддаг. Одоо ч. За нэгдүгürt тэнд байгаа юунуудын тэр олон цооногуудыг өрөмцснөөс шалтгаалаад туул голын ирэг дээр байж байгаа хутгууд маань усна байхгүй бол яах вэ? Тийм магадлал байна уу байхгүй баталж өг. Хоёрдугаарт нь маш их хэмжээний шүүрлийн ус гарч ирээд туул голын урсац нэмэгдлээ гэж бодоход Улаанбаатар хотын энэ доор байж байгаа нөгөө шүүрлийн ус маань тэр чигээр явах уу ямар өөрчлөлт орох вэ? Гуравдугаарт туул голын урсацад тэр доотлын ус нь яаж нөлөөлөх? Хэдэн хувиар багасах юм хэдэн хувиар гэсэн. Харамсалтай нь хариулт өгч чадаагүйгээр барахгүй усны мэргэжилтнүүдийг ажилуулаагүй байсан. Тийм учраас усны газрын зүгээс за энэ зураг хөргөө дахиад одоо шилжилсэн гэж хэлж байна. Дахиад шинжилж сая 11 км газар дээр чинь бол бид нар юуны замын болоод барилгын үүднээс огт хандахгүй. Зөвхөн туул голын усанд нөлөөллийнх нь үүднээс хандна. Түүнээс бид нар төрийн байгууллагын төрийн албан агч хүмүүс энэ нь таалагдахгүй, энэ нь зөв буруу гэж ярих ёсгүй. Зөвхөн бидний үүрэг бол туул голд ийм нөлөөтэй байна гэдгийг гаргаад нөлөөллөөс нь багасгах, сөрөг нөлөө ихтэй бол тэрийг багасгах ямар арга байна? Тодорхой төвшөнд хүрэх юм бол ийм нөлөөлөлтэй байгаа учраас туул голд эрсдэл учирч байгаа учраас наадхаа өөрчил. Битээ барь. Эсвэл одоо жишээлбэл хамгийн түрүүний миний зүгээр автоматар хэлж байгаа санал үнс зайлуулах нь хэцүү учраас туул дээр хийчих гэхийн оронд эсвэл байшин барихад хэцүү учраас байшин нураахад хэцүү учраас туул дээр хийчих гэхийн оронд энэ зүйлүүдийг шийдээч л гэдэг асуудлыг ярьж байгаа. Тийм учраас бас нэг нөгөө Монгол хүн дотор бол одоо бүгдээрээ л юу учраас хатан туул голыг бүгдээрээ одоо юу гэдэг дээдэлж явдаг хүмүүс учраас өстой нөгөө Монгол хүний эрүүл саруулах хоноор энийг өөрчлөлт ирэх байх гэж найдаж байна. Нийслэлийн төслүүд манай дээр ирж танилцуулсан метро, трамвай бүгдээр BRT гэдэг бүгдээр ирж танилцуулсан. Харамсалтай нь тэр дотор туулын хурдны зам ирээгүй. За одоо нөгөө төслүүдтэй бид нар яг саяын байдлаар нөлөөлөл нь юм байна, ийм их нөлөө, ийм бага нөлөө, байгаль орчны наривчилсан үнэлгээ. Тэн дээр жишээлбэл трамвайны тухай асуудалтай байгаль орчны наривсан үнэлгээгээ шаардлагагүй ерөнхий үнэлгээгээр явуулчихна. Трамвай маань төмөр зам тавиад. Тэгэхээр бид ус дээр зөвхөн депогийн асуудал дээр, депон дээр нь трамвай угаах усыг ярьж байна. Гэтэл трамвай угаах усын хүртэл ярьж байгаа мөртлөө туулын хурдны замыг ярихгүй байж болохгүй учраас бид нар тэр 11 км дээр бол хатууд байна. Зарчмын хувьд бол жишээлбэл River Garden ч үлээ тэр хавцаа нураагаа таядсан байж байгаа
далангуудыг битүүлээд хурдны замаа далан дагуулж өрөөд хурдны зам нь өөрөө голоо хамгаалдаг зүйл болчих юм бол бид дэмжье. Тэгээд намайг нэг шүмжлээд идэг шүмжил байдیں۔ Өөрөө Будапешт хотод 10 хэдэн жил амьдарч Элчин сайд хүртэл хийж тэнд голын ирэг дээр барьсан парламентын ордон дээр лайв хийж исэн хүн мөртлөө одоо өөрөө тул дээр юм барих гэхээр эсэг үзээд гэтэл Будапешт хотын ирэг дээр парламентын ордныг 1897-оос 1903 оны хооронд барихын тулд тэр үеийн хамгаалтын ажил, голын хамгаалт, өлгийдэх, ёроолыг хамгаалах ажил 1810 онд эхэлсэн байдаг байхгүй юу? 1810 онд эхлээд 1838 оны үеэр хамаг юм ойлгоод 1848 онд анхны юугаа бариад, гүүрээ бариад тэгээд явсараад 30-40 жилийн дараа голоо бүрэн хамгаалцсныхаа дараа ирэг дээр нь барилга барьж гисэн. Гэтэл бид нар голоо огт хамгаалахгүй байгалийн гол хэвээр нь үлдээчээ ирэг дээр нь юмаа барих юм бол нэг бол байшин барилгач нь нурж унана, нэг бол үер болвол нэг бол гол хатаж хэрэгэх аюул болоод ирэхээр заавал хатаж хэрэгээд алга болчихноос зөвхөн багасхад л нөгөө байшингийн чинь үнцэн бүр зориуд ийм үг хэрэгэл чи өмцөн буурнаа. Уулан та байшин барьж байгаа бол үнцнийг өсөгдгөө мө гэхэд хадгалах зорилготой байтал голоо шалтгаалаад шууд буурчихна. Одоо сэлбийн ирэг дээр байшмууд бүгдээр өнгөө болчихно. Зайсан тэр чигээр өнгөө болчихно. Ягаад гэвэл нөгөө туул нь байхгүй болсон. Гэсэн ийм л хариултуудыг танилцуулж байгаа. За та хоёрын ярилцах цаг ерөөхдөө өндөрлөх гэж байна. Тэгэхээр миний зүгээр ингээд нэг Монгол нэг ийм удамшил зүгээс харж байгаа одоо зөв хувь иргэний төвшөнд бол миний дургуй зэвүүг зэрэг хөдөлгөж байгаа нэг асуудал бол хот дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр яригадаад байгаа. Тэгэхээр дахиад л одоо туул сэлбээ ярихад энэ туул сэлбийг дагж байгаа том төсөл хөтөлбөрүүд бол өөрөө хүссэн ч эсхүссэн ч голын голдрол усны урсцыг дагаж ингэж байрших гад байдаг. Гэтэл энэ томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дандаа хятадын компаниуд шалгараад байдаг. Тэгэхээр зүгээр юу гэх юм бид өөрсдийнхөө дотоодынхоо стратегийн ийм чухал салбар дээр тендер том төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлээ гэхэд тэн дээр яагаад заавал хятадын одоо компани хятад гүйцэтгэгчид орж ирж ажиллах ёстой юм бэ гэдэг нэг ийм асуулт миний нэг ийм удамшил зүйл талаас тавигдаад байгаа байхгүй. Бид хүссэн ч эсхүссэн ч Монгол хүн өөрөө л усныхаа их ундрагыг хамгаалах үүрэгтэй. Бусад улс бол манай одоо усны их ундрагыг хамгаалаад өгчнө гэдэгт бол би төдийл итгэхгүй байна. Тэр тусмаа урд хурш. Энэ дээр бол ус чамтай нэг санал нийлэхэд жоохон хэцүү байгаа. Гэхдээ энэс өмнө надад нэг 2 минут өгөөд гэж гуйх гэдэг. Тэр нь юу вэ гэхээр энэ бүх Улаанбаатар хотод хийж байгаа маш олон сайхан төслүүд байна. Энэ бүх төслүүдийнхээ өмнө нэг төслийг заавал хийгээсэй гэж хүсдэг хэлтий. Харамсалтай нь 26 төслийнхээ 17-д нь тавьсан байснаа Батбаяра таны саналыг дэмжиж бид нар 7-д нь оруулчлаа шүү гэж хэлнэлээ 7 жил 9 жил. Тэр нь юу вэ гэхээр голынхоо дээтэл тусан зам бариад. Тэрийг хийснийхаа дараа тэр хурдны замыг тэр сэлбийн асуудлуудыг яриач. Өөрөөр хэлбэл эхлээд трамвай, метро энэ гэж ярьж байхын оронд эхлээд голоо хамгаалах бүтэц улсан усан сан байгуулах олон жил 50 оноос хойш ярьсан тэр юмаа барьсныхаа дараа дараагийн юмд орооч гэсэн нэг юм байна. Хоёрдугаар таны юм дээр бол одоо би төрийн албаа агч хүн таны удамшил зүй асуултанд хариулах нь зохимжтой бус санал нийлж нийлэхгүй гэдэг миний асуудал болоод өөртөө үлдээ. Гэхдээ хэн хийх вэ гэхээр хамгийн сайн чаддаг нь л хийх ёстой. Тэгэхээр хэрвээ монголчууд бусдаасаа илүү чадчихвэл монголчууд л хийх ёстой. Гэтэл би одоо тэр хаанах энтер гэдэг юм ярихаас өмнө жишээлбэл туулын хурдны зам дээр усны инженер орж ирээгүй л би маш их санаа зовс. Тэгэхээр заавал усны инженерүүдийг ажилуулаад тэр дундаа усны барилга боломжийн буюу гидр техникийн инженерийг ажилуул, гидр геолог хүндчтэйг ажилуул, гидрологуудын судалгааг үзгээд ийм юмнууд хэлсэн. За тэгэхээр тэр хүмүүсийг авчин гэж хэлж байгаа учраас би эргээр бодож байгаа. Зүгээр нөгөө талдаа би нэг ажил бас одоо түүх маягийн юм ярьчих. 2012 онд би одоо тэр үед усны газарт ажиллаж байсан. Тэгээ 12 оноос хойш ажиллаж байгаасаа 10 жилийн дараа буцаж ирсэн. Тэр үед ажиллаж байхдаа газрын доорх усны судалгааг гадаадын компаниудаар хийлгэхгүй гэдэг ийм хуулийн заалтыг хуулинд оруулж ирсэн. Шалтгаан нь тэр Хятад, Орос, Англи, Япон тэр нь чухал биш. Шалтгаан нь тэр үед юу болсон бэ гэхээр Aquaterra гэдэг компани бүх юмыг загварчлалын аргаар үзээд баг бүх газар тусны нөөцтэйгээ л гарч ирээд идэг.
Гэтэл загварчлал гэдэг юм чинь Монголын нөхцөл байдлыг, геологийн хөрсний нөхцөл байдлыг жоохон алдаатай хийхэд тэр чигээрээ өөр гарах юм учраас манай гэдэр геологчд бол яста баг үнэрлж байгаа юм шиг юугаа хийгээд өрмөө гаргаж ирээд дараа нь математикийн маш нарийн тооцооллыг тэр бодгоо тооны машин битгий ашигла гэж хүртэл ярьж байгааг би сонсч байсан. Маш нарийн тооцоол маш нарийн томьёонуудаар гардаг юм байсан учраас гадаад техник битээ яриагаад ингээд 12 онд хийц. Харамсалтай нь 12 оны дараа манай гэдэр геологийн судалгаа зогссон. Яг тэгвэл асар их мөнгө хэрэгтэй учраас хийдэг. Тэгэхээр гадныхныг зогсоочхоор сайн тал нь бид нар өөрсдөө аавна гэдэг бол нөгөө талдаа хөрөнгө мөнгө байхгүй болчтой нэг юм. Одоо эргээд хүмүүс юу гэж хэлээд үгүй гадныхнаар хийлгүүл яадаг. Гэтэл хэдийгээр бид нар мөнгө чанар, мөнгө дутуу, мөнгө хийхгүй байгаа ч гэсэн эцсийн дундаа 19 оноос хойш би бүр бардам болцсон. Ягаад гэвэл 19 оны үндсэн хуулиар ус уул төрийн нийтийн өмч. Тэгэхээр өөрийнхөө өмчийг хүнээр хайлгаад явж иж болохгүй учраас одоо их бардамтай хэдийгээр бид төрийн гэдэг үг байгаа. Тий, бид нар одоо юу гэдэг жоохон мөнгө дутаад байна. Уул газрын дор хусны судалгаагаа хийлгүүл их сайн байгаас. Гэтэл газрын дор хусны судалгаагийн усны судалгааг хийсэн гадаад хүмүүс нэгэнт л мөнгө гарцсан учраас мөнгө эргүүлж авъя гэд нөгөө усаа ашиглахыг явуулчихаар бид усаа хүнд ашиглуулах. Тэгэхээр 19 оны үндсэн хуулиар орж ирсэн тэр төрийн нийтийн өмч гэдэг нь ус уул төрийн нийтийн өмч гэдэг нь хамгийн чухал учраас одоо тэгэхээр би яг сая үгэн дээр санал нийлэхгүй байгаа юм шиг хэлсэн мөртлөө санаагаар болдог бол Монголын инженерүүд ялангуяа манай усны инженерүүд одоо бусдын инженерүүдийн би сайн хэлж мэдэхгүй байна. Ялангуяа манай усны инженерүүд гэхдээ замынхан сүүлийн үед гайг болцсон гэж бодож байна. Туул хурдны замыг барих болоод сэлбийн тухай асуудал төр бол бас ямар ч байсан дэлхийн төвчний инженерүүд бас нэг дутахгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ бүгдээрээ тэрлүү орохоос одоо би тэр миний ажил биш учраас тэрлүү орж чадахгүй. Тэрнээс өмнө хэлэх юм нь бүгдээрээ цаасан дээр туул голд аюул учруулахгүй гэдэг баталгаагаа бүрэн гаргасан тийм тооцоо хийчихэд ажиллаа эхэлъя л гэдэг ийм шаардлагыг тавиасан. За ингээд миний урилгыг хүлээж авч стратеги ярилцлагад оролцож Монгол орны тэр дундаа төв нийслэлийн усны их ундрагын төвшин ямар байгаа, бохирдол ямар зэрэгт хүрчгсэн, за нөгөө өмчийн сэтгэлгээн дээр дөрөөсөн үнэлгээний асуудал дээр голын урсац голдрол маань өөрөө ямар том үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдэг хүрээнд өөрийнхөө байр суурийг илэрхийлж мэргэжлийн тайлбаруудыг өгсөн танд баярлалаа. Ажилд амжилт хүсье. За танд амжилт хүсье, баярлалаа. Стратеги ярилцлагын энэ удаагийн дугаарт усны газрын дарга Батбаяр уригдан ажиллалаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.